Сайн байна уу? Би Лангууд хүрээслэн худалдаа эрхэлдэг байгаа. Худалдаа авахдаа захин төлбөрийн QR код уншуулдаг. Энэ тохиолдолд би дотроо хэрхэн тайлгнах вэ? Баярлалаа. Монгол такс татрын хөтөж хариулж байна. За, эрхэм бизнес эрхлэгч та үйл ажиллагаа эрхлээд татраа ногдуулах үүргээ маш сайн биелүүлж, татрын нэгдсэн системд QR кодоор баримтаа уншуулж байгаа нь юуны өмнө бол өөрийнхөө орлогыг бүртгэж байна гэсэн үг. Тэгэхээр таны жилийн борлуулалт 50 сая төгрөг хүрч байгаа юу? Тэрнээс давсан уу гэдэг дээр бас нэг хязгаар байгаа. Тэгэхээр өнөөдөр мөрдөгдөж байгаа татрын хууль маань татвар төлөгч биднийг сегментчилсэн байгаа. 50 сая төгрөг хүртэл бичил, 50 саяас 1.5 тэрбум нь жижиг, 1.5-аас 6 тэрбум хүртэл нь дунд, 6 тэрбум төгрөгнөөс дээшх нь том гэд. Ийм дөрвөн сегментээр өнөөдөр татварын удирдлага, татрын алба маань татвар төлөгчдөө чиглэж ажиллаж байгаа. Тэгэхээр таны QR кодыг үндэслээд таны орлого бүртгэгдсэн учраас хэрвээ та бичил сегментэд багтаж байгаа бол жилийн борлуулалтынхаа орлогын 1%-аар л орлогын албан татрыг төлнө. Хэрвээ 50 сая төгрөгөөс дээш болж нөөц суудахын төлөгчийн болцлыг хангаж бүртгэгдсэн бол та мөн яах нь нөөтийнхөө тайлан дараа сарынхаа 10-ны дотор гаргаж байх ёстой маа гэж хэлмээр байна. За, ингээд тайлагнах үүргээ хугацаанд нь хуулиар ногдуулсан хугацаанд биелүүлээгүй бол танд бас хариуцлага торгуул ирдэг шүү. За, энэ маань хугацаандаа тайлагнагдаагүй байх юм бол зөрчлийн хуулиар хувь хүнийг 501-ж, байгууллагыг 5001-ээр торгодог байгаа.